За та юу гэдэг вэ? Нэвтрүүлгийнхаа зочныг хайгаад гэж урдаас нэг хүн чинь асууад үзье. Сайн байна уу? Танаас юм асууж болох уу? За Та юу гэдэг вэ? би гэрэл зурагчаа. Тийм үү. Тэгвэл таны нэг ажлын нэг өдөртөө танилцж болох уу? Болно шүү дээ. Би таны нэг хийж өгч байгаа. Оо за. Ямар сонирхолтой. Та юу гэдэг вэ? Би сая өчигдөр үзлийнхаа нээлтийг хийсэн. Гэрэл зургийн үзлийнхаа. Тийм тэгээд одоо энэ театрын музейд гарч байна. Орж сонирхож олно шүү дээ. Ороод танилцж Тэг орж үзэж олно шүү. За. Үзлэн хүн нээлттэй байгаа. Манай нөгөө хүмүүсийн гэрэл зургийг авах. Тийм одоо Яг ойр сайн гэж таарлаа бас тийм. тийм байна тийм. Гэрэл зургууд байгаа. Тэрийг ингээд атлан одоо манай багштай хамтарсан үзэх юм байна. Багшийнхаа артын абстракт зургуудтай энэ өнгө тооноор хослуулаад тэгээ гаргасан ба. Тэгээ арттай болгоод тодтолж авъя гэвэл хэдэн төгрөг болох вэ? Ерөнхийдөө нэг 300-аас 500 уян хатан үнэлгээл тавьжаад байгаа. Тэгээ хүн тэгээ ярилцсан л та. Тэгээ хассан л та. Хүмүүс одоо ингэдэг гэрэл зурагч ингээд нэг тодорхой байгаа тийм. Тэгвэл дан ганц зураг дараа л ингээд солио орлогоо болгоод амжилт авч яваад байна. Аль таны хувьд бол дан ганц зураг авч яваа эсвэл яг хоббигоороо бас өөр ажил хийж байгаа юм гэдэг нь. За би зураг авахад хамгийн Мэдээж одоо нэг шатаагаар нийлээд үзэсгэлэнгээд хийлгэж байгаа гэдэг юу гоё юм. Ууштай гоё хийж байгаа тийм. Таа яг энэ зургийн арт болсон юм араагаа зурсан зургийг тайлбарлах хүн болгоны бодлого үүнтэй сайхан мэдээж байна. Тэгэхээр ер нь энэ үзэгдэн гаргасан шалмаа надад хэлчихээ ер нь хоёр талын тэгээд энэ хөтөлмөрөөр сүүлийн 2 сар миний уралданд бид хамтарч ажиллаад тэгээд хөтсөн үзэгдэн байна. За жишээлбэл энэ зургнаас ингэж хэлээ. Энэ дуучин Саран Туяагийн хөргийг миний одоо уран бүтээлтэй холбогдсон байна. Тэгэхээр энэ дээр байгаа урмуудыг би энэ цэцэгч байгаа, навчж байгаа одоо янз бүрийн төрлийн ургамлууд байгаа. Энийг би хөдөө орон нутагт явж явахдаа өөрөө бас гэрэл зургийг аваад тэгээд тэрийг өөрөө зохиомж хийгээд зурдаг байхгүй юу. Тэгээд тэр одоо зурсан зургийг цэндэгийнхаа өрг зургуудаа дижитал артын хэлбэрээр өшөө гоё өнгө бүдгийн өрнөц болгоод ингээд нэг бүтээл төрж байгаа. За энэ Намуунагийн энэ яг фото зургнууд өөр хувцастай шүү дээ. Тэгэхээр ард талынхаа би өнөө хөдөө авсан ургамлынхаа фото зохиомжн дээр энэ Намуунагийн гуцсан мовцны өнгө мөнгийг өөрчлөөд ингээд
Уруулын одоо бодог модыг тодруулсан ч гэдэг юм. Тэгээд энэ уруулын өнгө, энэ ягаан өнгө, тэгээ энэ говцсны энэ өнгөнүүдийг энэ хослуулах ийм юм дээр нь бид хоёр дижитал артыг ашигласан. За бидэнд бас өөртөөхөө ажил мэргэжлийг танилцуулсан та нартай баярлалаа. За ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За.